Өнөөдөр хоёулаа жангар төлөвийн талаар ярилцъя. Жангар төлөвийн талаар тав танилцуулаач. Жангар төлөв нь болохоор Монголын уран зохиолын 3 архивын нэг. Тэгээд Монголын төлөвч төрөвсөн жангар төлөв нь халах Монгол 4 ард ижил мөрийн халингууд их өргөн дэлгэрсэн. Тэгээд жангар төлөвийн үүсэл галын болохоор 17 дугаар зуунтай их холбоо үздэг. Тэгээд уг төлөвийг төлөвчд ямар нэгэн аялгуулж хайлтгаа. Туйл хайлан гэж юу хэлж байгаа юм бол? Туйл хайлан гэдэг нь чөлөглөн бичсэн туйлыг аялгуулан ихшгэлүүлж хайлах хэлнэ. Энэ туйлд ямар дүр гардаг вэ? Яаж төсөлсөн байдаг вэ? Туйлын дүр төслийн үед туйлын маш нэрийн зохиомжтой бөгөөд уг туйлд 100 гаруй тодорхой дүр гардаг. Тэгээд дөрүүд нь хоорондоо ямар ч логикийн зөрчилдөөн байхгүй, нэг нь нөгөөтэйгөө огт тусгүйгээр туршилсан байдаг. Дөрүүдийн онцлог шинжүүд нь юу вэ? Жангарын эхнэр нь болохоор 4 ханы 49 охиныг голоод нар гарах үд хоёрын хооронд байдаг. Тэгээд цуснаас цагаан царайтай, цуснаас улаацартай үзэсгэлэнт агаан шавтал. Морь нь болохоор эрдний бэлтэй, сувдын сүлтэй, өрөм сайхан нүдтэй, өргөн сайхан цээжтэй, сарын газрыг өдөртөнд товчилдог, аранзал зэрмэр. Жангарын орчин нөхцөлийг бас их сонирхолтой төсөлсөн байдаг тийм. Жангарын орн нь болохоор хүлгийн хурдныг, арслангийн чиргийг хамаг хөтийг цуглуулсан 4 ханы 42 орныг номдоо оруулсан сэр сэлхтэй, бур хуртай, бомбын сайхан орн байдаг. Өхөлгөн мөнхийн 25 настай орн гэж төсөлсөн байдаг нэг сонирхолтой байсан тийм. Тийм шүү. Баатруудын их надад их сонирхолтой санагдлаа. Арга удлаа, хонгор, баян хүүхийн алтан цээж, хүнд гац савар, тогшин хар санал гих мэтчлийн яагаад ингэж нэрлсэн бол баян хүүхийн алтан цээжийг болохоор маш баян чинэлэг хүн болохоор баян хүүхийн алтан цээж гэж нэрлсэн байх гэж бодож байна. Хүнд гац саврыг болохоор гартаа маш их хүч чадалтай, бэртэй хүн болохоор тэгж нэрлсэн байхаа гэж бодож байна. Миний бодлоор тогшин хар санал гэдэг нь болохоор маш ууртай, хүчрхэг чадaltaй болохоор тогшин хар санал гэж нэрлсэн байх гэж байна. Мөн бүх мөнгөн шигшрэг гэдэг нь болохоор энэ бүх юмыг чаддаг, бүх байлдадаг хүчрхэг болохоор бүх мөнгөн шигшрэг гэж нэрлсэн байх. Жангар төлөвийн дүр төслээс ярилцъя. Жангар төлөв болохоор хүншөөл, ихсгэл адилгал гэх мэт маш олон өрн төслүүдийг ашигласан байдаг. Жишээлбэл хүнд гарт цавар шарын голын 3 хантай нэгтгэхэд түүний морин түнд үг хэлдэг нь хүншөөллийн нэг жишээ юм. Ялангуяа хэтрүүлийн аргыг их хэрэглэсэн байдаг тийм. Монголчуудын уламжлалт соёлоос юу тусгасан байна вэ? Жангар төлөвд эдийн болон оюуны соёлыг их тусгасан байдаг. Эдийн соёлын хүрээнд жангарын ордныг дотоод өргөн үндэсгийг нь догшин болтоор төвчсөн дуутай жангарын 10 давхар 9 мөнгө алтан торлог байшин гэж төрсөн байдаг. Бас оюуны соёлын хүрээнд 91 чавцтай өндөр мөнгөн хураа аваад татглаар хосон дундаа үндгэлсэн хөгийн дуугаргаад нуурын дундаа үндгэлсэн нусны дуугаргаад 12 хаясаар хангинаад гар үгийг гин гих мэтчлийн төрсөн байдаг. Зохиолын гал санаад өгнөд ярилцлага өндөрлөе. Жангар төлөвийн бүлэг болгон дээр нь Жангар Баатруудын хамт найрлан цэнгэлдэж байгаагаар гардаг. Энэ тэдний эрхчлөөд жаргалан тэмдэглэлийн талаар өгүүлдэг. Энэхүү төлөв нь болохоор арт түмний сайн сайхны хүсэм мөрөөдөх хүсэл, бас хүний сайн чанар нь эр зориг, үнэ чанар байдал гэдгийг харуулсан маш өвөрмөц зохиол юм. Энэхүү сонирхолтой төлөвийг уншихыг үеийн найзуудаа уриалж байна. Баярлалаа.